Ажлын ухаан танин мэдхэн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөнхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг итгэл даах герман чанар өрөөтэй хэтих бид аз жаргалыг үйлдвэрлэдэг өрөөтэй Bossa кондитер ивент тэтгэн та бүгд төрөж байна. За амраа сайхан шинэлсэн үү? За сайхан шинэлсэн үү та бүхэн. Сонсогч нар маань бас сайхан шинэлцгээсэн үү? Тэгээ амраа маань цаг хугацааны аялал нэвтрүүлгээр иргэн ирж байна. За өнөөдөр хоёулаа маш гоё түүхийн талаар ярих гэж байх шиг байна тий. Тий. Бүр ярихаасаа догтлоод байгаа гэдэг шиг. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань Ромын үстайсан Картажийн түүх гэдэг. Одоо бид нар бол Картажийг тал талаас нь л мэднэ тий. Өнөөдрийн одоо Ханнибал Баркагаас нэхлээд бид энэ Картаж бол одоо нэг аргагүй том иргэншил одоо улс байсан учраас одоо финикууд дээ тийм ээ. Тэгээд тийм байсан учраас нэг хаяа цацлага ихтэй газрын дунд дэгсийн соёл иргэншлийн томоохон хувь нэмэр оруулагч ийм эртний одоо соёл иргэншил байсан юм аа. Тэгээд одоо эдний одоо энэ Картаж гэж нэрлэгдээд байгаа энэ дэлхийд одоо эртний дэлхийд байгаа энэ Бонд хот бол яг л өнөөдрийн Нью-Йорк, Сингапур шиг тийм хэмжээний үүрэг роль гүйцэтгэжсэн байгаа. Тухайн үеийнхаа дэлхийд. Би тухайн дэлхий гэдэг нь нөгөө тэр баруун одоо бөмбөрцгийн баруун талын дэлхий гэж хэллээ арай тэгэл болох дээр болох бах тийм ээ. Тэгээд эртний цаг үед хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болох Тириан хэмээх нийл ягаан будаг гаргадаг гэдгээр алдартай. Картажууд газрын дунд тэнгисийн эрэг орчмын мянган жилийн турш хянаж байсан худалдаачдын улс байсан бол таарж байгаа. За нэг асуулт асууя. Би одоо зулааг маань оцно Грекийн тухай газар одоо тэнгис Балканы хойгийн тухай маш их мэдлэгтэй ярьдаг учраас би одоо энийг хэлж байхдаа зүгээр нэг юм асуух гэж. Би зөв дуудаад байна уу, буруу дуудаад байна уу? Энэ Картаж юм уу, Карфаген юм уу, за Финик юм уу, Пунич юм уу яг юу юм бэ? Энэ бүгдээрээ зөв. Тийм үү, за. Тэг хин хаанаас дуудаж байна гэдгээс хамаарна. За. За мэдээж бид нар бол нөгөө Карфаген гэдэг бол бид нар нөгөө Орос одоо тест нөгөө сургуулийн Орос номын орчуулга байхгүй Карфаген. Өөрсдийг нь бол өөртөө бол Кардасти гэдэг байсан. Кардасти гэдэг нь шинэ хот гэсэн үг байхгүй. Шинэ хотын хүмүүс гэж нэрлэдэг байсан. Одоо бол Картаж гэж хэлэх нь зөв. Арабаар Картаж гэдэг. За. Картаж. Пуникууд гэж хэлээд хэнийг хэлээд байгаа гэхээр финикуудын баруун талынхаа финикуудыг пуникууд гэдэг. За тийм байна. Финикууд чинь болохоор уул нь бол одоогийн Ливаны газар нутаг те одоо энэ ойрох орнуудын Ливан, Израилийн газар нутаг дээр байсан юм билээ шүү дээ. Одоо эртний Левант байхгүй юу? Тийм, Леванте гэдэг том агуум түүхэн мууж байгаа шүү дээ. Тийм, түүхэн мууж газар дундын тэнгисийн одоо зүүн ирэг дээр гэсэн үг байхгүй. Эртний одоо хүн төрөлхтний бас соёл иргэншлийн үлгийн нутаг болсон эртний гайхалтай сүрлэг хотууд, эзэнт гүрнүүд бий болж исэн. Тэгээ тэдний нэг нь бол финикууд, Phoenicians гэдэг тийм. Тэгээ баруун тишээ очсон финикуудын ромчууд, Punicus буюу одоо Пуникууд гэж нэрлээ. Бид нар Пуникийн 1 2 3 дугаар дай ингээд түүхэн. За тэгэхээр одоо маш товчхон ингээд бадсах юм бол энэ бүгд бидний ярьж байгаа түүхүүл эхлээд Финикийн түүх эхлэх юм байна. Эндээс яагаад тасарч яваад одоо манайхан нөгөө нэг хүннүчүүд чинь бас нүүж явсан шүү дээ тийм ээ. Атила шиг тэрэн шиг баруун зүг рүү нүүж явсан одоо Финикууд нь Картаж гэдэг хот байгуулад тэр хотоороо Картаж гэж нэрлэгдээд явсан юм байна өөрсдөө. Шинэ хот гэсэн нэрээр. Шинэ хотын иргэд гэдгээр өөрсдөө Нью-Йорк гэдэг шиг явсан юм байна зүг. Тэгэнгүүт тэдний ромчууд Пуникууд гэж нэрлсэн юм байна тийм ээ. За. Тэгэхээр бид бол яг нэг улсыг 4 өөрөөр нэрлээд 3 бас 4 өөрөөр нэрлээд энэ шүү гэдгийг бас ойлгоорой. За ингээд цаашаа явъя. Ер нь бол одоо бас их далай тэнгисийн одоо агуу усан онгоц бүтээгчд. Эртний дэлхийн олон улсын тоглогч одоо нэг хэсгээр бол одоо нэг одоо Америкийн нэгдсэн улс чинь нэг юм Blue Ocean гэдэг нэг юм стратегтэй байдаг байхгүй. Одоо Америкийн айрам аль ч газар нутгаас далаагаас цогтөхөд бэлэн байдаг тийм доктринтэй байдаг шүү дээ номлолт. Яг тэрэн шиг тухайн үеийн яг Америкийн нэгдсэн улс шиг тийм хэмжээний тэнгисийн гүрэн байсан бол таарч байгаа. Газрын дунд тэнгисийн ай сав дотроо шүү. За ингээд Картажууд болохоор өнөөгийн Ливаны газар нутгаас гаралтай. За тийм. Тэдний өвөг дэдс нийтийн тодлын өмнөх 3000 оноос анх нутагч эхэлсэн гэж зүгээр түүхэн дээрээсээ тэмдэглэж үлдсэн байна. Тэр үед Ливаны улс хуш, нарс, царс модны өтгөн орчигдсан байсан юм. Газар орны байдлын хувьд бол одоо зөвлөлөө төсөөлөх юм бол уулс нь ногоон боловч маш их цавчин. Одоо тийш нэг Антали эднээс очихоор уулууд нь айхтар гэдэг чинь нэг цавчин байгаад байдаг. Тэгээд хүн ам сэрэг сүрсэн нутагтай. Иргэдийн дийлийнх нь газар дундын тэнгисийн эргийн давах нарийн эргээ дагаж амьдэрдэг.
Картажууд байсан байна. Картагийн финикууд байсан байна. За финикуудын нэрийг Гомер тэднэрт анх өгсөн юм байна. Одоо Илиада туйлдаа тэднийг финикууд буюу Нил ягаан хүмүүс гэж нэрлэсэн юм байна. Учир нь тэдний даавыг Нил ягаангоор будах нууцыг эзэмшсэн байсан учраас гэж үзсэн. Тэгэхээр финикчүүд өөрсдөө энэ нэрээр дууддаг байсан бөгөөд зөвхөн финик гэж улс огт байгаагүй гэж үзэж байгаа юм. Ер нь түүхчд өөрсдөө бол. Харин ийм одоо технологи эзэмшсэн худалдаачин бүлэг нөхдүүдийг Хомерийн дүгнэснээр финикууд гэж нэрлээд ер нь энэ финик гэдэг юм үндэстэн гэх юм уу тийм бөөгнөрлийн одоо үндэстний айдентити ингэж үүссэн юм. Тэгэхээр Нил ягаан өнгөний даавны одоо Нил ягаан өнгөний шинэ хотынхан гэсэн үг байна шүү дээ. За ингээд Библос, Бейрут, Сидон, эртний Тир зэрэг өөр хот улсууд байсан бөгөөд тэднийг Тэнгисийн худалдаа нийтлэх шүтээнүүдээр холбогддог байсан юм. Тийм учраас ерөнхийдөө энэ нэг интегрити гэдэг зүйл нь айдентитийн нэгж тодорхойлж гарч ирсэн. Түүхийн ихэнх цагийн үед болохоор финикчүүд Египт, Месопотамийн нөлөөнд амьдарч алба дотор тогтмол төлөх ёстой байсан. Тэр дундаа ассирчууд шунлаараа гойд онцгой ялгардаг байсан юм. Нийтнээс одоо юм авдагаараа. За энэ цаг үеийн тухай нэг товчхон бас дүрсэлж үзүүл одоо ярих юм бол нийтийн тооллын өмнөх 1200-аас 700 оны үе бол одоо ойрхот орнуудын хувьд бол аимшигт үүмэн цус урсгасан ассири эзэнт гүрний хүчрэгшсэн үе. Ассирчууд ойр орчмын бүгдийнх нь газар одоо нутгийг хамгийн аимшигтай хар дарсан зүйл байсан. 90 тойрныхаа. Маш дайнч улсууд байсан. Тэд бол одоо империалист хандлагатай. Империалист гэдэг чинь үсгээр нэгтгэхтэй бүгдийг өөрийнхөө иргэшэл байлгах гэсэн. Тийм учраас нэг харигсаар бус хотууд руу уулалан давталж боол, мөнгө, алт, үнэт металл зэргийн дээрэмдэн тонж бүгдийг нийслэл рүү зөөдөг гэсэн. Финикууд өөрсдөө хотыг үнсэн давар болгож сүрүүлэхгүй тулд Ассирийн хаанд байнга мөнгө зэс төлдөг байсан учраас ерөнхийдөө тэд нар мөнгө төлдөг хүндээ дуртай байдаг ч тийм одоо иргэшээгэл хаяа мөнгөнд дуусахаар очиж дээрэмдэн гэсэн үг байна тийм ээ. Бас тэд одоо ууттай үнэт түүхийд тухайлбал хушмод англин үнэрт бодисыг финикчүүд нийлүүлдэг гэсэн юм. Тухайн орн одоо бүс нутагтаа. Тэг цаг үе өөрчлөгдөж одоо финикийн одоо нэг бас нэг дээрлэгдэг бас нэг үндэст нь болохоор одоо улс бол яа харахгүй эртний Египчүүд. За тэр Египчүүд бол ерөөсөө финикүүдийг өөрийн вассал гэж үздэг, түшмэг улс тийм. Одоо Харианы гэж үздэг. Тэгээ финикийн бусад нэгэн хотын адилаар одоо бас хотын одоо хот улс болгоны захирагч нарт очиж ингэж татвараа цуглуулж байсан бол одоо Библос гэдэг хотын хаан Чикабал гэдэг нэг жижигхэн түүх юм байна. Египтийн фараонд өндөр хэмжээний альбан татвар төлөхөөс өөр аргагүй болдог байсан бусдын адилаар. Гэхдээ финикүүд гайхамшигтай үнэт эдлэл, мөнгөн эдлэл, фааран эдлэл зэргийг хийж чаддаг онцгой тэр хавьдаа ялгарсан уран дарахчууд байсан юм. Ер нь тэгээд одоо бүтээдэг хүмүүс худалдаачд байдаг. Яг энэ загваранд тэднийг одоо онцгой тэр анхаарлын бүс болгосон. Тийм учраас ассирууд, урдаас нь Египтүүд дандаа тэрээс нөгөө дээрэмдэж тэрийг л олж авахын төлөө шуналдаг байсан гэх юм. За нэг үеийн ингэж явж байгаад одоо тухайлбал одоо хушмод англин үнэрт бодис нийлүүлдэг байсан цаг үеэс одоо Чикабал хаан өөрийн баялаг ямар ч үнгүүгээр өгөхөөс залхаж эхэлсэн. За энэ түүх эхэлж байгаа. Одоо нэг улс гэдэг зүйл ингээ бүрэлдэн тогтохын юм одоо үндэстэн юм. Яг энэ үеч бас ойрхот оронтой эзэнт гүрэн тухайлбал Египт улс одоо улс төрийн хямралд орж зарим нь уналтад олж эхэлж байсан. Финикчүүд энэ боломжийг одоо тун сэргэлээ ашигласан байна. Гэнэт Левантийн хотод байсан финикчүүд зүгээр төрмгийн хөрш эзэнт гүрнүүдийн захиргаанаас чөлөөлөгдөөд тэд өөрсдийн жинхэнэ хувь тавилан болох Тэнгисийн аз холын худалдаа одоо бүх өөрийнхөө нөөцөө зарцуулах бололцоотой болсон. Дээрэмдүүлэхэ болоод ирэхээр баялаг хоримтлогт ирэхээр тэрийг бусад улсуудтай худалдаалж улам их баялаг бүтээж ирсэн гэсэн одоо олж ирсэн гэсэн. Дээрээс нь Египтчүүд өөрсдийн сүм тахилгын хөлөг онгоцон зориулж их хэмжээний мод хэрэгтэй болтгосон байна. Тэгээд одоо модгон бэж яасан мод нуртай юм гэдэг шиг тийм. Тэгээ ууландаа алдарт бат бүх хуш модтой финикчүүд бол тэнийг хангах одоо царийн ганц бололцоотой нөөц гэсэн. Ингээд эртний Египтийн нэгэн бичээст тахилч Венамунгийн аяллаа тухай өгсөн байна. Нийтийн тооллын өмнөх 1100 онд Венамун Египтийн бурхан Амоны тахилгын хөлөг онгоцон зориулж мод авахар Библос дээр очсон байна. За Чикабал хаан яг энэ үед огт өөрөөр хариу нэрсэн. Чикабал ер нь одоо мөрийтэй тоглосон л гэсэн үг л дээ. Одоо бооцоо тавьж одоо хувь заяагаараа нөхцөл байдал төгтөө түүний талд байсан учраас тэр нь амжилттай одоо хэрэгжиж Чикабал одоо зарим талаар Египтчүүдэд шуудхан дунд гор үзүүлсэн гэсэн үг. За зүгээр бол ахгүй. Харин одоо
юу гэмдэ тэр үчинд нэг гифт чи өөртөө ингээд нөгөө нэг суларцсан дотоодын тэм одоо гүн хагаралд орсон хүчин суларцсан байсан. Тийм учраас зүгээр ингээд нэг юм сүр үзүүлжил дээрэмдэг байсан зүйл нь яг жинхэнэ бодит нүртэйгээ нүр тулсан гэсэн үг. Тэгээд гар бичмэлд дурдсанаар бол Чикаболийн одоо ад сорьсонд одоо оролдлого нь ял тавьчихсан. За тэгээд тэр одоо хушмууд авахын төлөө их хэмжээний алт, мөнгө, олс, хар шош одоо нөгөө нэг бие нү те. Тэгээд одоо бүр 30 сакс загас шаардсан байна. Нэгсэндээ төлбөрөө төлөө гэсэн. Вьетнамд одоо мод зайлшгүй хэрэгтэй байсан тул сонголтгүйгээр саналыг хүлээж авсан. Үүгээрээ финикчүүд хамгийн сайн чаддаг бол хүний давуу тал болон сул талуудыг үнэлж мэдэх гэж үзэж байгаа. Антропологчд яагаад вэ гэхээр тэд ямар нэгэн зүйлийг үнгүүх шаардлагагүй л та төлбөр төлөх болгодгийг л анх удаа тунхагласан байгаа. Ер нь бол эртний дэлхийн одоо би өмнө нь тийм байсан байх л да. Гэхдээ би бичиж үлдсэн бичээсээс нь анх удаага тийм зориг гаргасан тухай. Тэгэхээр эдгээр бол худалдаач учраас худалдаач гэдэг чинь яагаад хүний хүнтэй зөвхөн мөнгөний харилцаагаар биш тэр хүний юу хүсэж байгаатай дамжуулж ингэж харилцаа үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр за энд бол ингээ хэлчихвэл таарна гэдгийг маш сайн мэдэрдэг хүмүүс үл таарч байна. Тэгэхээр төрөлхийн одоо покер чид билсэн бол таарах гэдэг шүү дээ. Тийм үү? За ингээ манай тоолын 8 дор зуунаас эхлээд финикүүд ингээд одоо явж байгаад 8 дор зуунаас эхлээд финикийн одоо ертөнц 2 хуваагдсан байна. Зүүнд эртний худалдааны төв Тир хотоо ирж байсан бол баруунд Картажийн одоо давмгаал эхэлж байсан. За нэг асуулт байгаа энэ яагаад энэ хоёр салсан? Ер нь зүгээр одоо энэ зүгээр ингээд нүгүүд явдаг юм уу эсвэл одоо энэ ч бол манай хүннөөчүүд ингээд хоёр тийшээ нүүсэнтэй л адилхан бол таарах гэдэг чинь тийм. Ер нь бол адилхан. Нэг угсаатай хүмүүс тэгээд мэдээж нөгөө худалдаачин арилжаачийн ус гэдгийг аягүй анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө эдийн засгийн нөгөө нийтлэг эрх ашиг сонирхол байхгүй болоод ирэхээр л ер нь бол одоо практик те шалтгаан нь бол тэр. Тий. Мөнгө нь л юм ба штэ. Тий. Гэхдээ домог бол байгаа. За. Домог нь бол их гоё домог. Энэ Ромын найрагч Виржилийн Анаид дээр гэдэг юм. Тэр за Хомерийн ингээд Трой дууслаа. Тэ одоо Илиад Троийн дайн дууслаа. Одиссей бол өөрөө тэгээд төрөө дахиад 10 жил явчихж байгаа шүү дээ. Тэрэн дээр яа одоо Трой хотоос амьд үлдсэн хүмүүс нь одоо үр удмаа аваад үлдсэн хүмүүсээ аваад тэр газарт одоо Афродити охин тэнгэр Трой хотынхны талд одоо байсан Трой хотыг ивэгч охин тэнгэр учраас нөгөө Парис хамгийн үзэсгэлэнтэй нэгэд өөрт нь альмыг өгсөн болохоор Парисын хотыг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд явахдаа эндээс та нар явах учиртай яваад шинэ газар очиод шинэ үндэстэн бий болох хэрэгтэй гэж хэлсэн. Тэр нь бол одоо ромчуудын эхлэл нь Трой хотынхан байхгүй юу? Тэнд явсан хүмүүсийн нэг нь Анаис гэж баатар байгаа нь Афродити охин тэнгэр анхис хэсгээд одоо хүн игэл хүн заяатан хоёрын дундаас гарсан хүү юм байгаа. Тэр хүү тэгээд амьд үлдсэн хүмүүсээ аваад настаа авыгаа өргөд явсан домог дээр. За тэр домог яасан бэ гэхээр тэгээд нөө одоо шинэ газар очих ёстой шүү дээ. Шинэ газар очиж шинэ үндэстэн, шинэ сүрлэг одоо эзэнт гүрэн байгуулах ёстой явж байгаад газар нуундын тэнгис 70 хар салхинд тугдаад Картажийн ирэг дээр ирсэн. За Картажийн ирэг дээр эртэл юу байсан бэ гэхээр Картаж гэдэг гайхалтай шинэ хот байна те, New City те, шинэ хот байна. Үзэсгэлэнтэй хатан байна. Дидо хэмээх одоо Элиса гэж бас түүнийг нэрлэдэг. Тэр үзэсгэлэнтэй хатан тэр хотыг байгуулад сүр жавхлантай том хот болгоод одоо их Финикээсээ илүү хүчтэй болгосон гэдгийг. Финик гэхэд нэг хот ярьж ойлгож болохгүй. Тэр бүсийг ойлгож болно. Финикийн тэрих байхгүй бас. За тэгээд тэр охин яагаад тэнд очиод те Финикийн гүнж яагаад тэнд ирээд тийм хот байгуулаад сүрлэг эзэнт гүрэн байгуулсан бэ гэхээр өөрөө одоо хамтран одоо түшээ хатан байж л дээ. Ах нь хаан өөрөө гэр бүл болоогүй. Гэхдээ хамтран одоо төр өрдөг ах トゥ хоёр байжгаад ах нь нөгөө эрх мэдлийг ганцаараа авахын тулд эд баялагийг зөвхөн өөртөө авахын тулд түүний эр нөхрийг нь хороогоод одоо дүүгийнхаа эр нөхрийг хороогоод дүүгээ хөөсөн гэсэн. Тэгээ амь үлдэхийн тулд дүүн тэндээс зүхтахта их үзэгчэнтэй охин байсан. Тэгээ олон сайхан баатар эрстэй ингээд өөрийг нь гэргийгээ бол ихнэрээ болгоё хатна гэсэн боловч би дахиж хизээч одоо хүний ихнэр болж эр нөхөрт гарахгүй гэд өөрөө Картажид хүмүүсээ одоо тэнд тэр Либия гэж нэрлэж байгаа. Гэхдээ Либ улсын газар нутгийг яриаггүй шүү. Эртний грекийн домогцууд ер нь бол Африкийн хойд хэсгийг тэр чигээр нь Либия гэдэг. За тэгээ Либид очоод өөрийнхөө хотыг байгуулсан одоо үндэстнийг бий болгосон Картаж бий болгоод сүрлэг баян тансаг улс бий болгоцсон үзэсгэлэнтэй хатан байжсэн чинь Афродитигийн хүү усан завтайгаа төрж яваад тэн дээрээ тэр хоёр дурлалцаад хайр сэтгэлтэй болоод тэгээд нөгөө Афродити охин тэнгэр чинь чи зорилгоо мартлаа одоо яв аяллаа үргэлжлүүл гэж хэлж таарна. За тэгээд энд нэг Эра гэж охин тэнгэр байгаа да Зевс ихнэр нөгөө бурхтын хатан. Бурхтын хатан чинь өөрт нь нөгөө үзэсгэлэнтэй альмыг өгөөгүй болохоор нөгөө Микинүүдийн талд одоо Грекүүдийн талд тэр Троийн дайнд оролцсон байхгүй юу. За тэгээ гэтэл нөгөө Афродити үр удмантай Трой хотын амьд үлдээд шинэ эзэнт гүрэн байгуулахаа явж итэл Эра дургуцсан нэстэ. Эра нөгөө талаас одоо Картажийн
ивэх жоохон тэнгэр байсан байхгүй. Тийм болохоор нөгөө бөө солонгос хөв опера шиг болоод тий. Харин тий. Тэгээ тэр хоёрын тэр харилцаа хайр сэтгэл дургу байгаа. Тэгээ Афродите ч гэсэн тэрийг явуулах шаардлагатай гэж ер нь ашиг сонирхол нэгдэж байна. Тий. Тэгээд Афродите ер нь бол хүүдээ хилээд тэр хүүн ингээд заа гэд явахтаа нөгөө үзэсгэлэн бүсгүйгээс нууцаар онгоц одоо тий замынхаа хоол хүнсийг ингэж бэлгээс хилдээд одоо бэлдээд зүхтж байгаа л гэсэн үг шүү. Тий, оргон зайлсан байна. Тий, оргон зайлах гээд байж хахтан тэр үзэсгэлэнтэй охин хатан тий дидо мэдчихэд гашуудаад ер нь л их галаасаагаад өөрийгөө амиа орлцсон. Тэгээ амиа орлж гашуудахдаа гол нь энэ эдэндээс одоо тий надаас нь зүхтж явсан Трой хотынхны үр удам үндэстэй Картажууд үргэлж өшөө одоо тий өстөө байна гэж хараасан нь Ром Картаж хоёр биений үзий ядадгийг нэг тайлбарлсан хувилбар байхгүй юу? Одоо бүр одоо маш одоо бодтойгоор домгийн тал ер нь бол дом гэдэг зүйл чинь заавал үнний өвдөстэй байдаг шүү дээ, нэг углуурхтай байдаг тийм. Тэгэхээр энэ бол одоо сонсогч нарт бас маш сайхан ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн байна. Тэгэхээр миний язгаар яг маш товчхоноор одоо багцлах юм бол Трой хотоос зүхтэж явсан хүмүүс Ромыг бас үүсгэн байгуулах ёстой хувь тавилантай хүмүүс байж. Зөв үү? Зөв. Тэндээс явсан Дидо болохоор Картажийг үүсгэн байгуулах хувь тавилантай байж. Тий. Одоо Тэнгисийн одоо хар салхины ирэхээр тэр хоёр хайралд уралцаад жанжан болсон байна. Тий. Гэхдээ бурхтын тал нийцээг учраас салгасан байна. Салсанд нь гашуудсан бүсгүй үргэлж өс хондан санах болно та нартай гэж хэлсэн байна. Мэдээж хэрэг дурлал залуу нь хаяад явхаар ямар ч эмэгтэй хүн хорсчл таарах баг. Ингээд өргөөгөл баг тий. Одоо энэ нэвтрүүлэг баг ингээд дуусч байгаа юм. За тэгэхээр энэ бол одоо гэхдээ их аюултай. Ийм зүйлийг ингээд професи маягаар те ингээд зүнч маягаар хэлчихэр хүмүүсийн тархин ингээд үүрд орчдөг байхгүй. Тийм учраас яг эн чинь нөгөө ялангуяа газрын дундад ойрхот оронд чинь байж идэг нэг юм нөгөө нэг үзэн ядалт болон яагаад эвлэрж болдгоо олон юмных нуглууруудах нэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол нэг тэрнийх нь маш хүчтэй домгийн шин чанар байна шүү дээ тийм ээ. За одоо түрүүн хэллээ тэр Дайдо гэдэг үзэсгэлэнт гүнж Картажийг одоо үнэлсэн. За бас дахиад тэрийг одоо домгоор дамжуулж тайлбарлая. Домогт үгүйснээр бол Картажийн гүнж Элиса буюу Дайдо үнэлсэн мөг тэрээр төрлөх тэр хот болох эрх мэдэл дурсаах Пигмалионоос зүхтаагаад Түнисийн иргэд ирэх газар дах үедээ нутгийн овгийн ахлагчаас хот барих газар худалж авахыг хүссэн байна. Хариуд нь одоо энэ бол нэг гоё юм харагдана. Энэ 8 бол Картажуудыг ямар 8 ч юм болох шууд илэрхийлж. Тэдний тохиролцсноор эзэмших газар нь зөвхөн нэг үхрийн ширний хэмжээтэй байх ёстой тэгвэл үгүй гэсэн байна. Овгийн захирагч. Гэвч арга овтой Элиса үхрийн ширийг маш нэмгэн нарийнхан урт одоо утас болгож хэрчиж аврах том талбайг хамруулсан байна. Тэгээ тэр газар дээрээ Картаж буюу шинэ хотыг байгуулсан. Гэхдээ одоо нэг одоо манайх шиг уран бэрмэр гээл одоо домог бол угаасаа үргэлж одоо үгүй нэг юм inspiring онгод оруулсан түүхүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас сайхан түүх байгаа шүү дээ. Тэр бол ерөөсөө нэг үхрийн азхны дайтал газар өгнө гэж байсан чинь өглөө нь босоод ирсэн чинь тэр азхан тим том болгоцсон. Тэгээд тэр далайн буланг авсан баг. За мэдээч хэрэг энэ бол домог. Домгийн хувьд бол яа харахгүй одоо энэ одоо байрлал нь бол үнэхээр төгс байрлал. Яг одоо Тэнгисийн одоо худалдаа 8-ны бүх юмныхын төгс байрлал. За дээр нэмээд одоо түүхчийн дүгнэснээр болохоор энэ бид финикүүд Картажуудыг тухай бодохдоо ихэвчлэн тэднийг овжин хуурам эхэлдэг. Маш сайн 8-ч төсөөлдөг. Тэдэнтэй 8 ихч оролдох нь таны бодсон шиг хизээс ашигтай байдаггүй. Гэхдээ энэ төрлийн яриа түүх хинээс гаралтай байдаг бүрэн сайн бодох хэрэгтэй гэж. Энэ таны мэддэг хүмүүстэй холбоотой. Тэд бүгд нэг газарт хүрдэг нь грек гэж. За яагаад тэгэхээр ойлгомжтой. Грекүүд эдэртэй 8 юм шүү дээ. Тэгээ дандаа л хохирж исэн бол таарч байгаа байхгүй. Тэгэхээр грекүүд энэ бүгдийг тэмдэглэж үлдээхдээ муусаа юмнууд биднийг хулигтлаа дандаа тэмдэглэж үлдээсэн учраас түүхэндээ ерөнхийдөө энэ хүмүүс их залтай, ховтой, фокусд гэдэг маягдэр бичигдүүлсэн байт юм байна. За буюу бас Ром их сурвалжууд дээр дандаа л тэгэж байгаа. Тэгээд грекчүүд хамгийн сайн цэрэг ирсүүд эсвэл улс төрчд биш байсан ч хамгийн шилдэг газар зүйчд. Түүхчд, зохиолчд байсан учраас өнөөдөр та бүхэнд бидний хоёрын ярьж байгаа энэ түүх бол цэвэр Ром грекийн одоо их сурвалжаас бичиж ялангуяа энэ ихэнх үеийн бичээсүүд бол дандаа грекүүдээс бичиж хэлсэн одоо түүхүүд байгаа гэдгийг ойлгоорой. Тэгээд хэрвээ та түүхийг хэн чадвал өнгөрсөн одоо ирээдүйг хэн чаднаа гэдэг аяхтар өгдөг. Энийг бол грекчүүд хамгийн сайн одоо хэрэгжүүлсэн ард юм. Манайд ч гэсэн тийм байгаа штэ. Манай урд хөрш бол яг энэ түүхийг бичиж байгаа учраас хянаж байгаа. Бид өөрсдөө хар орноос нэг зогтож явахдаа архив хаяад явсан хүмүүс шүү дээ. Мэн улсаас зогтож явахдаа.
Ингээд одоо өөрийнхөө түүхийг очиж энэ тэндээс очихгүй авч уншдаг маягтай болсон гэсэн. Элисагийн түүх домог боловч үнэн хэсэг байгаа. Картаж бол үнэхээр тийрээс ирсэн орон суугчдын байгуулсан хот мөн 2000-ны нийтийн тооллын өмнөх 8 дугаар зууны үед Балгас Картажийг хэрхэн одоо тэр одоо үндэслсэн бэ гэдгийг одоо юу гэдэг харуул нотлно. Гэхдээ стратегийн чухал газар дээр колон бол огт санамсргүй үүсдэг. Энэ стратегийн зорилгоор байгуулсан нь маш тодорхой гэж. Картаж яагаад төв болон баруун тэнгисийн хамгийн хүчрэх хот болсон бэ? Яагаад тэр үеийн Гадес гэж Кадис гэдэг одоо хотууд байгаа. Египт одоо Испани хотууд байгаа шүү дээ. Кадис гэдэг. Тэр мөр хотууд бол байсан байгаа. Тэгвэл одоо хүмүүсийн бидний бодлоор бол Картаж зөвхөн худалдааны бонд байхаар ш тухайн үсэд Финики ашиг сонирхлыг хамгаалах зорилготоор байгуулагдсан. Зөвхөн худалдаа ш нэмээд бас одоо тийм геополитикийн бас тодорхой сонирхол байсан байна. Одоо хачиргалтай нь бол Картажийн байгуулсан хойш ердөө 100 жилийн дараа гэхэд нийтийн тооллын өмнөх 700 гэхэд оршуулгын газраас нь харсан тоогоор авч үзэхээр 30 мянгаас ч хүнтэй байсан байна гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн үеийн ертөнцид 30 мянган хүн гэдэг бол метрополитен хот гэсэн үг гэж ойлгож байна. За тэгээд Картажийг одоо маш нямбай төлөвлөж хотыг маш нарийн хамгаалтын хаан хүрээлээд далайн талаас нь ингээд юм одоо хамгаалцсан байна. Цагирах хэлбэртэй аврах том бомбыг дотор оруулж ирсэн хот дотор. Тэгээд тэр тойрог дээр тэр энгийн иргэд бүхий одоо тэр яг зээлийн газар одоо доод хот гэж нэрлэдэг байгаа. Одоо доод бие, хотын доод бие. Тэгэнгүүтээ дээд хот төр болохоор бэлтгэгдсэн цайз хан хэрэм дотор одоо язгууртнууд Картажийн элитийн давхаргууд, худалдааны тэр үнтнүүд, магнатууд тансаг харш сүм энд оршдог байсан гэж. За мэдээч хэрэг одоо Грект газар эзэмшигч язгууртай анги нийгмийн өнгө аясыг тодорхойлдог байсан. Яг үүнтэй адилхан Ромч тэр Картаж шиг газар эзэмшиж байгаа бол чи нийгмийн статус илүү гэсэн үг. Гэхдээ Картажд болохоор их мэдл алс холын худалдаачдын гарт байсан. Тэгэд улс төрийн жолоог атгаж Картажийн улс төрийн замналыг тодорхойлдог байсан байна. Тэгэхээр нэгсэндээ энэ нарийн ирэх юм бол яг хаан тус бас биш байсан бол таарж байгаа байхгүй. Тийм худалдаачийн хувьд. Тэгэхээр яв гэхээр нэг Венец маягийн хот байгаа. Тийм баз. Тэгэж хэлмээр байна. Венец маягийн, Генуа маягийн. Тийм. Тэгээд тэд нар чинь нэг ярьж агаад нэгийгээ томилоод бүгд хилцдэг тий. Тийм merchant state буюу нэг худалдаачийн улс. Нэг мөнхийн ашиг сонирхол байдаг. Тэр нь мөнгө. Улсын удирдлагыг суфетууд буюу хотын дээд шүүхтэд хариуцдаг. За тэгэхээр шүүгчдэд зүйл зөв буруу шийддэг учраас тэд нар хамгийн энэ бол шудраг байж бол хамгийн бодиттой, логиктой ярьдаг, хамгийн үндсэл сайтаагаар асуудлыг шийддэг гэдэг утгаараа тэр тийм хүмүүсэл сонгоно шүү дээ. Тэгэхээр тэд нар бол хүссэн үсээгөө улсын лидер бол таарч байгаа гэсэн үг л дээ. Тэгээд тэд жил бүр иргэдийн ассамблей чуулганаар сонгуулиар томилогддог. Тэд сенатын хуралдааныг өдөртөө явуулдаг. Хамгийн ихний асуудал нь улс төрийн шийдвэр, шинэ хуулийн саналуудыг хэлцэх явдал гэсэн. Энэ бүр ингээд төгс арчилсан ус байгаа. Харин тийм бай. Эдгээрийг хэлсэн санал хураадаг гэсэн чинь. Ихэнх шийдвэрүүд нь худалдааны гэрээ усан флотын өргөтгөл шинэ худалдааны байгууллагатай бааз байгууллагатай холбоотой гэж. За ингээд явцын нэг зүгээр ингээд энэ үүд явд ингээд явж байгаа л яг юу юм бэ гэдэг ингээд хараад үзэх юм бол Картажууд бол газар нутаг ялангуяа далайн эзэмшлийн зорилго цаг хугацааны явцад одоо юу гэдэг газар нутаг нь бол шүү дээ ингээд зорилго нь тэлэх болгонд л өөрчлөгдөж гэсэн. Бусад эзэнт гүрнүүд бас юм тохиолдол үзэгдэж гэж байгаа. Яагаад тэгэхээр ингээд томроод ирэх болгонд ингээд өөрчлөгддөг. Эхлэл үедээ эзэнт гүрнүүд мөнгө олох зорилготой байдаг. Одоо энд бол яг Их Британи орж ирдэг. Эхэндээ Их Британи бол ерөөсөө ингээд колон байгуулаад ингээд мөнгө л татчихсан. За сүүлдээ тэр нь өөрийнх нь эрх ашигтай нөлөөд ирэнгүү тэндээ сошиал байгуулад бүр улс олгоод одоо ингээд колонуудаа томруулаад хот байгуулад явж байгаа шүү дээ. Энийг бол ерөөсөө Британи эзэнт гүрэн одоо нэг сүртэй их газар устай байх гэсэн дэш харин аль болохоор их мөнгө бараа таваарыг өөртөө татахын тулд байгуулсан цэгүүд гэж хэлж байна. Тэгэхээр энэний яг миниатюр одоо эхлэл хамгийн эртний хуулиур бол ерөөсөө яг цэвэр Картажууд гэж харагдаж байгаа. Картажуудын ч гэсэн зарчим нь адилхан. Эхэндээ худалдааны монополийг бий болгохыг зорж ирсэн. Түүхийд ялангуяа төмөрлөлт хяналт тавихыг л зорж ирсэн. Яг л эдгээр ч өөрсдөө урт тархачууд. Тэгэхээр нэгсэндээ би нүгээр гоё одоо тийм материалууд урд дархан шингэсэн одоо нэг нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нөөцөө бид нар хянах хэрэгтэй гэсэн загвараар хандж байсан гэсэн үг. Түүхий дээ. Тий. За одоо ингээд хүнсний бүтээгдэхүүнд ачаад өгсөн. Энэний дараагаар. Тэгээ ялангуяа Сициль Сардинийг цаг хугацааны явцад эзэнт гүрний мөхөлт гэж хэлж болох үйл явц واخгүй энэ чинь. Сициль Сардинийг хянах гэж оролддог чинь тэр хүнс واخ. Яг бол тэр хэсэгт маш их заах хэрэгтэй. Одоо хүртэл Сардинигээд бүр ингээд заах хэрэгтэй консерв. Ингээ нийтийн тооллын өмнөх 4-р зууны үед Картажууд үнэхээр жинхэнэ эзэнт гүрний ааштай болж гисэн гэсэн. За яг энэ үед манай нийтийн тооллын өмнөх 4-р зуун гэдэг чинь Ромчууд ингэж үүсэж байгаа жижигхэн хот байхгүй. Дөнгөж 340 он 350 он санагч байна. Картажууд тэнгисийн ойролцоо газар нутгуудыг илүү сонирхч дандаа одоо боон тулах сонирхолтой. Энэ тэдэнд одоо өргөн худалдааны сүлжээ байгуулах боломж болгосонгоос гадна өмнөд Испаниас тэд давсалсан загас мөнгө импортлдог гэсэн. Silver тийм ээ.
Мөнгө гэхэр нэг хоёр төрлийн мөнгө болчиход идэг болохоор би заавал нэг аурум гэжлээд бишээ. Ээж ихгүй химийн том юм. Картаж болохоор грекийн вар эдлийг баруун тийш тээвэрлэн одоо дамжин өнгөрөхцөг байсан. Грекүүд бол маш их вар эдл одоо тэрүүгээр онцгой сайн байсан бол тэрийг худалдаж аваад мөн Галиц болон магадгүй Британаас цагаан тул авдаг байсан гэж үздэг. Их Британь хурж исэн гэж ярьдаг тохиол байгаа шүү. Галаачин том биш. Боол одоо бол чухал арилжааны бараа байсан. За боолыг хаанаас авах ойлгомжтой. Урагшаага яваад берберүүдээр дамжуулж Африкаас авдаг гэсэн боолчууд. Картажууд бол нийл өнгийн одоо нийл ягаан бүстаа төмөрлөг болон вар эдлийг экспортлдог өөрсдийнх нь бүтээгдэхүүн. За ингээд берберүүд бол цагаарын цаадах Африкаас руу бараагаа нийлүүлээд оронд нь алт үнэт чулуу зааны ясаар төлбөр авдаг гэсэн. За дээр нэмээд харих замдаа хоосон байх юм бол хэдэн боол чирээд явна гэсэн үг. Тэр чинь ачаа бараанд ашиглав. За ингээд картажуудын одоо финикүүдийн гар урдлын чадвар нь бол онцгой. Тэд шил үлээх урлагийг үндэслэгч гэж. Металл боловсруулалтаа хамгийн гарамга. Яагаад шил үлээх урлагийг үндэслэж байгаа юм бол тэр чинь өндөр градусд нөө элсийг хайлуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэр галыг маш сайн удирч чаддаг байх гэсэн. Температур орно. Тэгэхээр металл боловсруулах бол ойлгомжтой байхгүй. Мөнгийг боловсруулах. За төмрийг боловсруулах одоо ч юм уу ямар ч байсан төмөр бол арай орж ирэх. Металл орж ирж байгаа байхгүй. За инхээр зис мөнгө тугалаг руу орж ирнэ гэсэн үг. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн дугаарыг ивент итгэгчид урдээ. Өнөөдрийн дугаарыг маань бид дад жаргалыг үйлдвэрлэдэгээрээ тэ үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд ивент итгэж байна. За Монконди брэнд нь гал улаан урьжил зориулсан цагаан сарын коллекц бүтээгдэхүүнээ гаргасан байна. Улаан шандас шоколадын чихэр нь арц болон цэцгэний амттай. Цагаан шандас шоколадын чихэр нь таргины амттай. Мөн цагаан сарын баярт зориулан хуурсан шар будаатай шар сүний limited edition бүтээгдэхүүнээ гаргасан байна. Цагаан сараар их хэмжээний мөнгө гадагшаатай импортны бараа бүтээгдэхүүнд явдаг шүү дээ. Энийг одоо тий багасгах тэгээ үндэсний үйлдвэрлэлээ дэлгэрүүлэх нийтийн хэрэглээ болох зорилгоор Монконди брэнд маань яг бидний нэг уламжлалт хамт яваад байна те энд шар сүү байгаад байна, цэцгээ байгаад байна те энэ бүгд амтыг шингэсэн яг монголчуудын нөгөө палет буюу те нэг таашаах амт мэдрэмжтэй баланс гэж амцыг тэнцвэр гэдэг те. Яг тэрэн зориулсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн байна. Тэгээ та бүхэн Монконди брендийн бүтээгдэхүүнийг босон агуулгах худалдааны төвүүдээр болон бүх сүлжээ дэлгүүр худалдааны төвүүдээс худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 75-8888 75-8888 дугаарыг утас болон Монконди цэгийн маань хуудаснаас аваата дэлгэрэнгүй мэдээлэл аваад мөн орд ойрхон худалдааны төв сүлжээ супермаркетуудаас эдний бүтээгдэхүүнийг худалдан аван эдээ будаага засахад одоо тий сар шин дусчлаа. Гэхдээ одоо хавар гэдэг нэг өсний найрууд эхлэндээ тий. Ерөөсөө ширээ эдээ будаа засах бол манайхаас нэг удаан 40 жил тойрон л явчихд хоримгээл тэгэл. Тэгээ яг Монголын үндэсний брендийн үнэтэй бидний яг нэг амтлах мэдрэмжийн зориулсан тэр таата бүтээгдэхүүн орц найрлагатай болохоор их гой санагдсан. Би бас цагаан сар эзэн л дээ. Энэ би мэдхий. Шар сүний чихэртэй шүү дээ тий. Тэр нэг ингээд яг жинэс бидний амтны баланс гэдэг тэр нь амар таардаг байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт нь би нэг юм анзаарсан. Одоо энэ ялангуяа төрийн байгууллагууд ингээд зочинд Монгол хэсэг юм болохоор ингээд яа харахгүй ингээд нэг юм сайд ч юм уу те дараа нар ингээд ширээн дээр идэ тавьдаг шүү дээ. Тэн дээр ихэнхдээ ааруул тавьж байгаа харагддгийг. Тэд нар их таалагдیں۔ Гадны чихэр гэхээс илүү. Одоо тэгээд шар сүний энэ эдний чихрийг их тавьдаг гэсэн бэл. Тэгээ энэ нөгөө гадны хүмүүстэй ялангуяа их сонирхолтой байт юм бэл. Тийм байна гоё юм те. За тиймээс та бүхэн алзаргалыг үйлдвэрлэдэг Bossa брендийн Монконди үндэсний брендийн чихэр бүтээгдэхүүнүүдийг худалдан аван 5 гэдээ гэж одоо засаарай гэж зөвлөхөр байна. За ивент итгэгчтэй баярлалаа. За картаж маань юу болж байна? За ингээд одоо чинь одоо эднийг одоо үнэхээр аргагүй тийм ур чадварын магтсан олон баримтууд байгаагийн хамгийн сонирхолтойнууд нь болохоор жишээлбэл хуучин гэрэн дээр эднийг одоо өндрөөр үнсэн баг гар удлын чадвар юм. Тэдний хүрэл мөнгө аяга Ирак болон Умард Италиас хүртэл олддог булчнуудаас. Тэгэхээр эдний юм бол одоо хийсэн зүйлийг аваад хэрэглэнэ гэдэг бол нэлээд бас юм престиж буюу одоо тийм нэр хүндийн одоо нэр хүндтэй айлын одоо хэрэглэх зүйл гэж үзэж байна гэсэн үг. Одоо тухайн эртний дэлхий гэж яриад байна шүү дээ. Ancient world гэж. Эртний дэлхийн одоо эртний ертөнцийн одоо язгууртнууд тэдний сэлбэртэй зааны ясыг маш өндрөөр үнэлдэг гэж. Эднэр авчираад зааны яс одоо соёо аштай зааны яс гэж юу тийм зааны соёог авчирангуудаа өөрсдөө тэрийг сийлдэг. Нэмүрдэг. Зүгээр ачир тийм өгөхгүй үйлдвэрлэдэг байсан байна. Одоо чинь эртний ертөнцид бол мөнгө Афинаас их гардаг гэсэн байхгүй. Афинид баялагийг хаанаас бий болгосон бэ гэдэг. Мөнгөнийх байхгүй. Өөрийнх нь газар доороос мөнгө олцсон. Тэгээд худалдаалдаг. Тэгээ пирамидд жишээ нөгөө алтан авс байдаг те саркофаг байдаг мөнгө байдаг байхгүй. Мөнгө нь илүү үнэтэй.
Ягаад гэвэл Египтүүдэд алт байсан тэр Их байсан. говь зүйлээс алтаа аваад хэрэгэлсэн. Өөртөө байхгүй мөнгийг Афинчудаас авч одоо финикүүдээр дамжуулж худалдаа арилжуулж хийдэг байсан байж болохоор шүү дээ. Тэгээ илүү баян тансаг зүйл нь мөнгө байсан. Сонирхолтой тий. Тэгээд одоо ингээд финикчүүд бол худалдаа бол тэдний бүх зүйл. Чи том худалдаачин бол цэрэг улс төр эдийн засгийн эрх мэдэл чиний гарт байна гэсэн үг гэж үздэг. Тэгээд финикчүүд одоо Картажууд болохоор өөрсдийн иргэдээс цэрэг татсан айран байгаагүй. Яадаг бүр тэр цэрэг айрмаа хөөсөлдөг гэсэн. Тэгээд тэд ямар ч үед бараа өчгний төлбөр төлөхийг илүүд үздэг гэсэн. Яг бол худалдаачд учраас. Тэгээд харин үүний тулд их мөнгө олох шаардлагатай. Тэрийг л олно. Би мөнгө олчих юм бол би аюулгүй байна, би аримтай байна гэж үздэг. Энэ бол одоо баг одооний баг еврей юм шиг гэдэг шиг. Тэгээд тэдний бүх үйл ажиллагаа тэр дундаа колоничлол хүртэл худалдаатай холбоотой. За энэ бол ойлгомжтой. Цөөн хүн мэддэг нэг баримт бол тэдний байгуулсан колони хотууд нь цаг хугацааны явцад Европын хамгийн эртний хотуудын нэг болж өгсөн. Дандаа. Жишээлбэл одоо Испани Кадис хот нийтийн тооллын өмнөх 1100 оны орчим байгуулагдсан. Хамгийн эртний хотуудын нэг. Нийтийн тооллын өмнөх 8 дугаар зуунд Малага, 300 жилийн дараа Гранада, одоо Испаний өмнөд хэсгийн бүх хотууд. За тэгээд Сардиниагийн өмнөд хэсгийн Кальяри гэдэг Кальяри, Сицилийн Трапани, Палермо, Италийн өмнөд газрын Соренто гэдэг хотууд бол эднэрийн бүтээл. Картажийн хотын зүрх болсон бомбт бол тухайн үед газар дундад ингэсэн даяар бишрэгддэг гэсэн. Бүх далаачид тэнд очиж орж үзэх нь өөрийнх нь баг ингээд одоо тэнд очиагүй бол одоо далаачин гэж өөрийгөө 8-аач далаач гэж үздэггүй байсан. Тийм сайхан одоо юу гэдэг нэг юм одоо нэг төрлийн майлстоун гэсэн байна. Тийм байна тийм. Бомбтын үүдэнд худалдааны үйл онгоц өрөөс аврах том усан самталдсан. Одоо ингээд дугур цагираг байх нь шүү дээ. Ингээд цагираг ингээд орж бүр орцтой. Тэг ингээд цагираг дугур байх нь шүү дээ цагираг. За тэгээ бомбтын үүдэнд худалдааны онгоцод зориулсан аврах усан сан бэлдээд үүний ард нь тэрнийхээ бүр цааталт нь бүр өөрийнх нь одоо зөвхөн цэргийн зорилттой хаалттай харуул хамгаалттай Картажийн нууц байлдааных нь бомбт байсан. Тэр бомбт нь битүү дээвэртэй усан онгоцоор хүрээлэгдсэн бөгөөд дор хаяж 200 байлдааны усан онгоцыг нэг дор байлгаад дотроо хоорондоо ингээд маневр хийгээд зөрж чаддаг тийм. Зүгээр ингээд овоолоо тавьсан биш гэсэн үг байхгүй. Тийм байна. Тэгэхээр хэр хэм далаацтай том хэмжээний одоо үеийн далаац үед одоо харагдаж штэ 200 усан онгоц дотроо ингээд чөлөөтэй ингээд гарч болохоор ингээд ийм зогсоол шиг байршуулсан байсан ба таарч штэ. За тэгээд тэнд очин гэдэг нь өөрөө тэгвэл одоо тухайн үеийн усан онгоцоор очиж байгаа далаачин гэж үзэн штэ. Одоо далаачин тэнгисийн одоо цэрэг байх юм бол тэнд очиж үзэн тэгвэл бүх технологийн одоо оргилыг үзэж гин гэсэн. Одоо жинхэнэ нөгөө нэг одоогийн технологийн хаав дээр очиж байна. Тэгээ тэнд очиад байна гэдэг чинь өөрөө нэр төр хэрэг. Хүн явсны хэрэг бүтнэ гэдэг чинь тэр нь хэлж байгаа. Газар үтсэн болох гэдэг шүү дээ. Хамгийн гол одоо харин тэр яагаад цагираг гэдэг хэрэг тэрний голд нь одоо юу гэж хэлэх юм да адмиралти гэж нэрлэдэг англиар. Одоо Картажийн тэнгисийн цэргийн төвш та байрладаг. Тэр одоо худалдааны усан онгоцод төвсгт. Тэгээд тэдний бүх орох, гарах, ирэх, татвар матур бүгдийн зохион байгуулдаг гэсэн. Өнөөдөр ч гэсэн дугуй хэлбэртэй бомб болон одоо тэр адмиралти гэдэг тэр тэнгисийн цэргийн төв штабын арал нь харагдчихдаг. Бээрээсээ төөрнө. Энэ дэлхийн хамгийн орчин үеийн байлдааны хөдөг онгоцуудыг барьж байсан энд. Тэдний энд бүтээ засварлаж торддог байсан. Одоо maintenance хийгээд дараагийн юм ажилд нь гаргана. Энэ бүх зохицолбор нууцын зэрэгэлтэй байсан. Мэдээж хэрэг тэнд Орвогийн бүх грек, ром гэл бүгд очиж юу үзсэн харснаа тэнд очиж мэдээллийг авах гэж очиж тагнуул гэж үзэх юм бол заншлаачдаар дүүрэн учраас нууц байлгадаг байсан байна. Яагаад бол эн чинь өөрсдийнх нь оршин тогтнохын үндэс шүү дээ. За 1969 оны Сицилийн баруун эрт орших Марсала бомбтоос эртний хөдөг онгоцын үлдэгдэл илэрсэн. Археологийн албараар. Археологчид энэ ямар төрлийн хөдөг онгоцыг тогтоосоор жинхнээсээ шууган тарьсан. Тухайн үед нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунд Картажийн байлдааны хөдөг онгоц модон хавтангуудаар нь бутсан пүүн бичгээр тэмдэглүүлдэгсэн байна. Пүүнит гэдэг пүүн бичиг. Эдгээр бичээсүүд нь Картажийн хөдөг онгоц үйлдвэрлэлийн нууц эхэлжсэн. Тэд Украины хэсгүүдийг урьдчилан бэлдэж одоо бэлдэц бүр дээрээ тэмдэглэгээ хийсэн байна. Тэгээ угсрахтай яг тааруу холбодог. За тэгэхээр усан онгоцоо яадаг вэ гэхээр барьдгүй. Бүгдийг бэлддэг. Тэгээд одоо А-гийн 1, А-гийн 2, Б-гийн 3, 4 гэдэг ингээд тэнгуүтээ тэр усан онгоцоо зурган дээр зураад яг одоо лего шиг ингээд А-гийн 1 тэнд очинд Б-гийн 1 төчөд нөгөөдөл нь очиод барьж байгаа хүмүүс очиод тэнд нь барьдаг. Тэгвэл эхлээд араамаа босгоо штэ. Тэр нь хүртэл кодтой. Бүгд дандаа пүүн бичгээр ингээд тэмдэглэсэн. Тэгээд тэр нь нэг ярих юм дизайн зураг байгаа даа штэ. Одоо нэг моделийн зураг. Тэгээд угсардаг тоглоом шиг байхгүй. Тийм байна. За энэний нэг давуу тал нь яадаг вэ гэхээр усан онгоцыг маш хурдан янзалж байна. Гэмтэд ирсэн усан онгоцыг яг тэр хэсгээ аваад
сольж игээл болоо. Одоо нөгөө оптимашн хийсэн байж тээ. Модуль based. Тийм байна. Модулор болоо. Тэгэхээр яг энэ бол одоогийн ертөнцөөр бол одоо лего хийсэн байна. За картажууд бол авиас амьдралтай практик сэтгэлгээний сонирхолтой хослогч. Шунал байна уу, байна, практик сэтгэл байна уу, байна, худалдаа байна уу, мөнгөний төлөө байна уу, байна, бүгд байна. Тухайн үед газар нутгийн засгийн хамгийн хурдан, хамгийн том, хамгийн дэвшилтэд усан онгоцнуудыг бүтээсэн. Гэхдээ тэр тэдгэрийн хинч угсарч чаддаг байхаар төлөвлөсөн хамгийн онцгой гэж байгаа. Заавал одоо ирэл засварын хэсэг нь бол зүгээр засаал болоод шинэ усан онгоц зохиовол өөр газар зохионо. Тэндээ тэр бүх кодуудаа гаргаад тэмдэглэгийг өгнө. Тэрийг авсан одоо цэхийн эзэн дарга нь чи тэрийг ав, чи тэрийг ав, чи тэрийг тэргээд нөгөөх нь тэрийг барьж чад ингээд хийгээл ажиллаж байна. Тэнд илүү юм мэдэх хэрэггүй гэсэн үг. Тийм байна. За, картажууд буюу одоо финикүүд массарид анги үйлдвэрлэж одоо цагийн хөдөө онгоцны орчин үеийн үйлдвэрлэлийн арга барилыг баг нэвтрүүлсэн гэж хэлж болохоор гоц. Тийм байна. Тэдний бүтээсэн хөлгүүд өндөр чанартай байсан. Бүр дээрээс нь. Арга барил нь одоо энэ арга барил нарийн зохион байгуулалт бүх шатандаа уялдаа холбоотой хамтын ажиллагаа шаарддаг. Хэсгүүдийг олноор нүүлж модуль хэлбэрээр усардаг гэдэг одоо тэр үнэ хэлдэг. Энэ систем нь янз бүрийн төрлийн хэсгүүдийг дараалан бүтээх, эвдэрч гимцэн сэлбгийг эд ангийн хэсгийг хурдан хялбар солих боломжийг олгодог. За картажийн хөдөг онгоцууд нам ёроолтой, хөнгөн маневр сайтай байх ёстой байсан. Байлдааных шүү. Байлдааны үед хөдгийн гол даруулаа буулган хэвтүүлж зөвхөн сэлүүрийн хүчээр хөдөлдөг. За байлдах болохоор яах вэ гэхээр одоо нэг даруулга байгаа шүү дээ, мастер тэрийг буулгах чинь. Тэгэхээр салхич нь янз янзаас хаанаас салхих учраас нөгөө өөрийнх нь хянч одоо өөрөө хянч чадахгүй болно гэсэн. Тэгэхээр салхихгүй ойлгож байгаад одоо зөвхөн өөрийнхөө хүчээр маневр хийж чадна гэсэн. Тэгэхээр нөгөө удирж байгаа одоо хөлгийн ахмад нь бол хаашаа яаж дайрах уу мэрх үү гэдгийг яг чиглүүлж чадна гэсэн. Илүү контролтой байх нь шүү дээ. Даруул нь байж байгаад ус дайлдаанд орох юм бол тэр кино бол түүхийг гажидулсан кино байна гэсэн үг. За яг тэр юу биш шүү. Сүүлийн одоо тэр нөгөө Галлионы үеийн тэр нээлтийн үеийн ус онгоцуд биш үү? Энэ үеийг ярьж байгаа шүү. За тэгээд тэдний 3 давхар сэлвэртэй Триер гэдэг нэртэй тийм хөлөг байсан. Хамгийн түгээмэл. Зарим хөлгүүд нь 5 төвшөнтэй ч хүртэл байсан. Тэгтээ 5 төвшөнд ингээд сэлвэр. Одоо энэ чинь ингээд 1 2 3 гэсэн юм 3 давхар юм сэлвэр байгаа байхгүй. Хамгийн ихний нь хамгийн богинохон гэсэн. Дараагийнх нь арай урт. Хамгийн том нь хамгийн холоос татна гэсэн байхгүй. Тэгээд тэр бүгд ингээд хоёр талтай байгаа. Тэгээд тэрий чинь нэг 5 хүн татахгүй шүү дээ. Нэг 20 30 хүн татна. Доор хаяж сэлвэрийн тоогоор харахаар 20 30. Нэг сэлвэрийг нэг хүн татахгүй тэр чинь том. Ялангуяа өндөр дээрх сэлвэрийг бол 3 4 хүн татна. Ингээд игнээс суудсаг. Тэгвэл хамгийн захын хүн хамгийн хөдөлмөрийг хийнэ. Хамгийн наадлын хүн хамгийн бас яг ингээд хүчний хувирал. Тийм бол гар уртаар нь тааруулна. Дотор нь байх хүмүүс. Ингээд ирээд эднийг дотор нь ирмэлчээд дээр нэмээд тэднийг бөмбөрөөр гэдэг яваад байдаг шүү дээ. Тэр чинь нэг хэмнэлийн тааруулаад удирдлага өгöd баг. Туг өгнө. Тэнгүү тэрийг харж аваад та нарын тэг ингээд. Тэгэхээр эн чинь нэг нарийн ярих юм бол ингээд ямар нэгэн хүний үйлдэлийг ингээд механикжуулах гэж автоматжуулах гэж оролцсон ба шүү дээ. Тэгэд энийг хамгийн сайн сургууль дээр хийж чадсан флот хамгийн сайн давуу талтай байдаг. Дайнд ялна гэсэн. Тэр чинь угаасаа нэг усан онгоцуд тэндээс нуусмар л харуу усан онгоцч мөргөн бөөрнөөс нь тэгээд цоолж живүүлнэ. Ийм л зорилготой байгаа шүү дээ усан онгоц бол. Тийм тэр чинь буу байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үл ерөөсөө тэр усан онгоцыг удирдах хөдөлгөн гэдэг нь өөрөө хамгийн том урлаг байсан байгаа. За нэг сонирхолтой зүйл нь болохоор ихэнх хөдөг онгоц ер нь бол бараг бүгдийнх нь л дээ хамар өзүр хэсгээр нь муу яриг зайлуулдаг гэж үздэг. Биш хамар хэсэгт нь тийм би буруу ярьж байна. Муу яриг зайлуулдаг, замаа олдог гэсэн утгатайгаар нүдний зураг барьдаг. Тэр чинь нөгөө нэг Минон соёл гэл ингээд грекийн доонд нүд өгöd чинь тэр муу яриг зайлуулдаг. Тэгээд нэг шүн мөнд юм замаа олдог гэдэг зорилттой. Тэгэхээр ер нь бол одоо сүсэг бишрүүлдэг зүйл бол далайчнаас их байдаг штэ. Тэр чинь хүртэл их эртнийх байгааз. Тэдний усан тэр өөрсдөө усан онгоцоо бас амьд гэж үздэг учраас нүд хийдэг гэсэн. Хамгийн урт хэсэгт дайсын хөлгийг мөрөх зорилттой одоо хүрэлцэн одоо хошуу үзүр байдаг. Энийг одоо англиар рам гэж нэрлэдэг. Одоо хуц гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Хуцны ингээд ив шиг гэсэн. Эртний одоо сурвалжуудад Картажийн олон тооны тэнгисийн тулдааны бич үлдээснээс эхэндээ грекчүүд их тулж ирсэн байна. Грекчүүд ноёдын тооллын өмнөх одоо 4-р зуунаас зууны төгсгөлөөс эхлэн газрын дунд тэнгисийн дэх тэдний гол өрсөлдөгч болсон. Ингээд ирэхээр мэдээж хэрэг тэрний дараа ромчууд. Тэгэхээр яасан бэ гэхээр тодорхой хэмжээр грекүүд ялсан гэсэн. Тийм учраас газрын дунд тэнгис 2 хуваагдаж байна гэсэн. За зүүн одоо грекээс зүүн хэсэг бол одоо грекийн ноёлох бол Картажууд бол одоо грек хүртэлх тэр орон зайгаас наашаа ноёлоод худалдаа хийж гэлсэн гэсэн. Баруун газар дундын тэнгис маань одоо пуникууд их болоод байна шүү дээ. Тэгээсэндээ нөлөөний хүрээ хувааж авсан гэх юм уу та.
За ингээд одоо мэдээж хэрэг тэр баруун хэсэг дээр ромчуудтай бас орон зай ингээд тэллэн чигтэлж байгаа. Тэр үед чинь ромчууд жижигхэн байгаа. Грекүүд чинь бүр одоо Македоны үе эхлэх гээд ингээд явж байгаа. Томорж байгаа. Тэр чинь Персүүд эхэлж байгаа. Тэр хооронд Картажууд ингээд худалдаа явчихсан гэсэн. За хоёлаа төр завсарлаад хоёр твэнд итгэжээд урдчихъя. Өнөөдрийн дугаарыг маань итгэл даах герман чанар ураатай Хетик компани бэлтгэж байна. За галтгооны тавилгын хамгийн одоо эдлгээнд нь хамгийн их ордог зүйл бол нугас шургуулганы зам байдаг. Энэ хоёр л өдөр бүр онгойж, хаагдаж, нэгдэж, жинхэнэ шалгалт өгдөг. Нөгөө талаар хүн бүр гэртээ тав тухтай байхыг хүсдэг. Харин жинхэнэ тав тух гэдэг нь гой харагдахаас гадна дуу чимээгүй, зөөлөн хөдөлгөөнтэй, олон жил асуудалгүй одоо ашиглагддаг байх ёстой. Өдөр бүр мэдрэгдэг жижиг деталь тав тухыг бүтээдэг юм билээ. За энэ дээр бол одоо би өөрөө бүр яг хэлнэ. Галтгооны тавилга гэдэг бид нар нөгөө хавтанд ч юм уу хавтангаа будж байгаа будагт нь ач холбогдол бас өгдөг. Тэр нь ач холбогдол өгсөй. Хүний эрүүл мэндэд ямар нэгэн хоргүй, хорт бодис формалдигид дагуулаагүй ч юм уу байх ёстой. А бас нэг чухал одоо үзэсгэлэнтэй сайхан олон жилтэй бат бөх байх галтгооны одоо хэрэгслийн хамгийн чухал хэсэг бол нөгөө яг энэ юунууд нь юм бэлээ. Одоо нугаснууд нь, замууд нь эдгээр чанартай байж галтгоо ч нөөрэ удаан үр ашигтай ашиглагддаг. Галтгооны одоо шургуулгуудаа байрлуулахтай хутаг хаана ах уу, халбах сэрэ хаана ах уу, аяг тавг угаагч хаана байх уу гэлтэй. Энэ бүгд ч учиртай. Тэгээ шургуулга нь ингээл дуугүй байх, мултраад унждаг ч та муу шургуулга хүндээ михээр мултраад унждаг. Тэхгүй байх гэдэг дээр л яг харахгүй герман галтгооны тоног бол үнэхээр номер 1 гэж би хэлнэ. Тэгээ Германы 135 жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын Хетик брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгээ та бүхэн өөрийн гэргинтэй орчин офстэй хаач вэ өөрийн орон зай тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлгээтэй галтгоо хийлгэхийг хүсэж байвал Хетикийн одоо шоурум заавал очиод зочлоод бас ингээд юм хөгжөөд айгүй гоё юмнууд санал болгоод байгаа шүү дээ. Тэр бидний ашиглаж чаддаггүй тэр өхмөл булан хэрхэн ашиглах уу? Яаж те дотор нь агуулгах сав хийх үү? Хаалга нөгөөхөөтэй хаагаад айгүй хэцүү байдаг шүү дээ. Энэ бүгдэд зориулсан галтгооны тоноглолууд борлуулдаг энэ компани. Тэгэхээр та бүхэн чанартай одоо тавилга чанартай эдлгээтэй хэмээрэл Хетикийн тоноглоорой гэж зөвлөхөр байна. За шоурум нь Хаавал 4 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тоотт байна. Харин 77 77 04 56 95 95 04 56 дугаарыг утсанд холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Герман тохиолдоог би мэднэ л дээ. Германд очиж исэн. Тэгтээ би очиод үнэхээр насны байхгүй. Би өөр галтгооны тавилгаа одоо 6 жилийн өмнө яг тоног нь бас жоохон бусад нөгөө хятад ч юм уу те зах зээл дээр байгаа бусад тоногийг бодвол арай үнэтэй. Гэхдээ үнэхээр одоо болтол ямар ч дуугүй ямар ч асуудалгүй би хаалгаа шидний хизээж хаалга савхгүй нөгөө тайвширлагчтай. Ингээд өөрөө татж байгаа тий айгуу гоё. Тэгээ энэ хуурай хөрөгч мөрч нь гоё харагч тий. Янзтай мэлээ. За ингээд одоо 2013 оны 13 онд нөгөө Марсело бомтоос 20 минутын сайд байх Сицили оролцох Эгадийн арлуудын усан доороос Картаж болон Ромын тэнгисийн тулдааны үлдэгдэл болцсон гэж. Энэ одоогоор илэрсэн цорын ганц эртний усан доорх тулдаа одоо усан дээрх тулдааны одоо үлдэгдлийн газар доор байгаа гэсэн үг. Усан доор байгаа гэсэн үг. 2 км автаа дөрвөлжин км гадаад радиустай талбай дотор олон тооны зангуу, цэргийн дуулга, амфор буюу нөгөө баарын сав 11 ширхэг хүрэлцсэн нөгөө нэг хуц гэдэг мөрөгч хошуу. Тэгээ бусд нь ингээд илэгдсэн байх нь шүү дээ тийм ээ. Эд үлгийн зүгс болцсон. Эдгээр нийтийн төлөвлөмний тооллын өмнөх 241 онд болсон Картаж болон Ромын хоорондын томоохон тэнгисийн тулдааны уулмөр. Энэ тулдааны талаар эртний сурвалжууд өргөн тэмдэгсэн байдаг юм ер нь бол. Нэгэн одоо тэр мөрөгч хошуу байгаа рам дээр нь пүүн ичгээр дараах үгийг сийлсэн байд. Бурхан баал шүү. Бурхан баал минь дайсны хөлийг устгахт минь надад туслаач гэсэн байна. Тэрэн дээр битсэн байна. Гэвч энэхүү залбирлыг бурхан сонсоогүй бололтой ромчууд тус тулдаанд ялсан байдаг. Ингээд одоо тэр нөгөө эртний өсөд одоо ромчуудтайгаа одоо үүдэн Картажууд анхны түүхэн ялагдал нэсэн баг энэ. Ромчууд анх удаага Картажуудыг ялсан түүхэн энэ. Ромчуудын хамгийн том асуудал бол жинхэнэ хуурай газрын хүмүүс байсан. Үнэхээр аргагүй. Тэгээд тэр далайн дан огт хийж байгаагүй түүхч байгаа гэсэн үг. Тэгээд эднэр бол одоо Картажуудтай нэг үе маш татна харилцаа. 300 жил эдэр чинь баг хамт найзалсан баг. Тэр үед чинь Картаж эзэнт гүрэн байхад тэр бол зүгээр хот ус байсан. Ингэж явсаар Ром их одоо Ром Италийнхаа хойгоо буюу нэг Итали гутлаа гэдэг бүтэн эзлээд өөрийн болгоод ирэхээр одоо хуурай газрын том гүрэн болоод ирж байгаа. За эдэрт хэлэх хэрэгтэй болно. Тэгээд Испани гэдэг одоо тэгээ Гал биш Картагийн нөгөө нэг Ханнибал ялагдсанаас дараа 40 жилийн дараа Ромчууд очиж. Картажийг
устгаж байгаа шүү дээ. За ингээд одоо дэлхийн одоо тэр нөгөө Картажи болон Финикүүдийн хүн төрөлхтний усан онгоц бүтээх урлагийг үнэлсэн гэж үзэж байгаа. За тэгээд эртний грекүүд тэднээс том даруулт хөлөг онгоц хэрхэн барихыг сурсан гэж байгаа. Ромчууд тэднээс бас сурсан. Тэгээд модон хавтгуудыг тааруулж холбдог аргыг одоо ч хүртэл тэр үедээ пүүн холбоос гэж нэрлэдэг. Яг бол өөрийнх нь технологийн нэр нь пүүн холбоос гэдэг. Нэг кодлоод ингээд залгадаг. Тэгэхээр эртний дизайнеруудын үндсэн зарчим өнөөдөр ч ямар ч хөлөг онгоцын үйлдвэрлэлд хүчин төгөлдөр хэвээр үлдсэн бол таарч байгаа. Зарим технологи материал нь өөрчлөгдсөн ч орчин үед голчлон ган хуванцраар ашиглаж хийж байгаа яг адилхан дүүрм гэж байна. Тэрнээс хойш. За финикчүүд бол далай тэнгисийг хөндлөн гултуулдаг хол аялал зориулагдсан хөлөг онгоц бүтээсэн. Тэр бол дэлхийн түүхэнд хамгийн анхны тэнгисийн гүрэн байсны илэрхийлэл болгож байгаа. За ингээд Картажууд болохоор худалдаа игээд гадуур тэнээд явна штэ. За шинэ бомбтууд хот байгуулах гээд явах, колон байгуулах гээд явахдаа шинэ ертөнцүүдийг нээж өгсөн баг. Энэ аялын сэтгэлгээ бол Картажуудад бол одоо дэлхийн төрөлхийн байсан онцлог бөгөөд тэд бусдаас онцгой байж чадсан нэг зүйл нь болохоор нэгдүгürt өөрсдийн шүтээнийг авч явж бусдад өөрийнхөө бурхтыг танилцуулдаг гэсэн баг. Зөрүүлээд их сонирхолтой бусдын бурхтыг бас авчирж өөрсдөө танилцуулдаг. Давуу талаас сул тал. Тэгэхээр жинхэнэ 8 чин зан харагдж байгааз ихтгэл бишрэл нь хүртэл заавал реформ хийгдэж хөгжиж явах хэрэгтэй. Прагматик. Харин тийм биш үү? 8 ч хүн манай газрын одоо худалдаачин бурхан гингээ шинэ газар очисон чи өөр худалдаачин бурхан байхаар нэг худалдаачин бурхтны хажууд хоёр худалдаачин бурхан ашигтай гэж бодсон биш. Магадгүй. Энд чинь тэгээд яг цусанд нь байгаа байхгүй. Тэгээд тэд одоо ус онгоцны дээр 2 зүйл 3 зүйл авч өгдөг нэг нь тэр. Тэгвэл мэдээж бараа таваар авч байгаа шүү дээ зарах тийм. Хэл соёл авч өгдөг. Өөрийнхөө бичигмтэй тэгээд 8 минут байдаг гэсэн. За эндээс зүгээр одоо ингээд цаг бол нэлээд явчих шиг боллоо тийм ээ. Эндээс одоо би нэг багцлаад нэг сонирхолтой зүйл хэлж өгье л да. Эхлээд одоо холын аялал зориулаад ийм намхан элэгтэй ус онгоц барьж болохгүй. Бараа бүтээгдэхүүн хүнс ачих зориулттай учраас нэлээд тогтвортой, даацтай, том ус онгоц, хангалттай багтаамжтай байх шаардлагатай ус онгоцыг бүтээсэн байна. Эдгээр одоо ус онгоцыг одоо грекчүүд шоолоод том гүзээтэй ус онгоцын горлой буюу том торох гэж нэрлэдэг гэсэн. Картажи хамгийн алдартай аялагч бол нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны ихээр аялсан аялагч Хаан Ной байна. Хаан Ногийн тухай бол одоо мэдээж хэрэг жижиг дараа нь яригдах баг. Зүгээр сонирхолтой нэг бол Хаан Ной зүгээр зарим их сурвалжид 60 ус онгоцтой, хөлөг онгоцтой 30 мянган авч явсан гэж ярьдаг зүгээр жишээ нь. За ингээд янз янзын түүхүүдийн одоо бичвэрүүд ингээд энэ бол гэхдээ зүгээр сураг бол биш. Энэ бол факт шүү. Хайдлберг их сургуулийн одоо архивт хадгалагдж байгаа түүхэн бичгтэр энэ бүгд байж байгаа гэсэн. Одоо бид нар тэрийг судалж байгаа дараагийн өөр зүйлээр ярих баг. Нэг сонирхолтой зүгээр 8 их энгийн зарчим. Эдгээр ингээд баруун Африк руу бүр одоо Ган хүрт явсан баг. Эргээ мүлжээд эхлээд Мавритан хүртэл бол гайгүй явсан баг. Ерөнхийдөө хэл яриа ойлголцсон. Тэрнээс цааш хэл нэвтрэхээ өсгөж. Тэнгүүд одоо Африкуудын хийдэг нэг 8-ны одоо соёл гэдэг юм. 2 танд 2 юм мэдэхгүй учраас 8-ыг чаддгүй юм байна л да. Тэгэхээр яадаг вэ гэхээр бүр боол болгож авахаас ч айдаг байсан байж магадгүй гэж бодож байгаа тухайн хүмүүс. Тийм болохоор нөгөө нэг худалдаа ихээс айдаг. Тэгэхээр тэд ч худалдаа хийх хүсэж байгаа шүү дээ. Одоо ирвсний ярьж авмаар ч юм уу, зааны яс авмаар ч юм уу. За инхээр яадаг худалдагч эхлээд худалдагч нь бараагаа дийлгэж тавьд юм байна. Тэг газар авч тавьчихна. Тэнгүүд худалдаа авахч нь ирээд өөрийнхөө энийг энэгээр авмаар гэсэн зүйлийг зөрүүлээд тавина. Тэгээ хоёр тал би энийхээ санал зүйлийг удаан ажиглана гэж. Тэгээ хоёр тал сэтгэл хангалуун байвал бараагаа аваад хоёр дэш явна. Хэл ойлголцохгүй ч. Энэ бол тухайн 8-ны яг баруун Африк дээр хийжсэн 8-ных нь яг үндсэн толгуур зарчим юм байна. За тэгээд өөрсдөө тохиогоор одоо жишээлбэл тохиолдлоор өөр нэг аялагч хойшоо Британи бүр одоо Скандинав хүрсэн гэж ярьдаг тохиолдол байгаа. Бүр нэг Америк очсон гэж ярьдаг тохиолдол байгаа. Гэхдээ энэ бол эргэлзээтэй баг. Тэрний хувьд бол мэдээж хэрэг түрүүнээс нийл ягаан өнгийг гаргадаг гэсэн шүү дээ. Тэр одоо Бава Флини гэдэг одоо Бава гэдэг монгол хэлээр хэлж байгаа Бава шүү. Элдер гэж хэлээд байгаа шүү. Тэрийн Бава гэж монголоор хэлж орчуулж байгаа. Элдер Флинигийн буюу Бава Флинигийн бичиж үлдээснээр бол тэр нийл ягаан өнгийг гаргадаг тухай бичгтээ яг процессын тайлбарсаж бүрэн бүтц гэж үлдээгээгүй байгаа. Тэгээд тэрийг одоо бас одоо том судалгаа хийж байгаа. Хаадын өнгө гэдэг нэвтрүүлгийг та хийхэд чинь би тэн дээр хэрж өгч болж байна гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. За ингээд одоо дэлхийд дахинд үлдээсэн бас нэг том одоо өв соёл бол 3 том юм явж штэ. Тэрний бас нэг том өв соёл бол цагаан толгой. Энэ одоо нийтийн тооллын өмнөх 1500-ны үед Сирд хэрэглэж байсан угаритын шант бичиг гэж байдаг. Энэ бол эндээс санаа аваад финикчүүд өөрсдөө амжилттай бүтээн зохион бүтээгээд 22 үсэгтэй цагаан толгой зохиосон. За энэ өөрөө ямар утга учиртай вэ гэхээр
Өмнөх нөгөө дүрс бичгүүдийг болохоор маш өндөр боловсралтай, нэлээд мэдлэгтэй хүмүүс тайлж уншдаг, бичдэг байсан дүрс бичгийг энгийнчилж олон нийтийн хэл болгох хувирахад маш их нөлөө үзүүлсэн тэр цагаан толгой. Энэ бол хэлний хөгжлийн нэг том одоо майлстоун байхгүй. Түрүүн хэлдэг би тэр хин уран зохиолын хэл дээр ярьжсэн 22 үсгийг 22 дахин үржүүлээд одоо 22 дахин язгуур тавингууд тим хэмжээний комбинац гарна гэсэн үг. Үгийн сан бий болох. Тэгэлжүүл А В гэж тавих юм бол А гэдэг үг баяа гэдгийг кодолж эхлэх гэсэн. Тэр хүн А гэдгийг зөвхөн ингээд нэг юм дүрсээр илэрхийлэхгүй. Дүрс үсэг бол жоохон хязгаарлагдмал примитив нэг юм байхгүй. Тэгэхээр А В гэдгийг ингэж кодлё гэж ойлгоно чи хүний сэтгэлгээ маш том нэг том үүдийг нээж ийн гэсэн тархинда. Нэгсэндээ нэлээд том юм аналог хийж гэсэн. Энэ өөрөө эргээд одооны бидний яриад байгаа нөгөө интернет одоогийн бидний хэрэгжилж байгаа бүх юмны суурь нөхгүй. Одоо энэс эхлээд хүмүүс чиний бичсэн зүйлийг би энд уншаад мэдээлэл авдаг болох. Чи тэндээс амаар хэлүүлэх биш. Чиний бичсний тагтлыг чи би уншиж болно гэсэн болж эхэлсэн. Энд чинь хүмүүс биенийхээ мэдлэг мэдээллийг хуваалцж эхлэх хамгийн ихний зэг. За энэ дараа тэгээ цаас гараад Гутенберг гараад бараг тухайнхаа интернет болоод фейсбુક нь болоод явсан шүү дээ. Цаас бол фейсбુક дээр нь бичсэн Гутенбергийн хэвлэлт бол пост л. Тэгээ нөө контент өгөхгүй. Ингээд явжсэн өөр ингэсэн юм онцлогод явжсэн. Тэгэхээр энийг үүсгэсэн анхны цэгийг тавьсан иргэншил учраас бид нар энэ картажууд болон финикүүдийг үргэлж одоо дотроо бас заавал энийг ярихдаа бас дурдах хэрэгтэй нэг ийм зүйл байна. За мэдээж хэрэг одоо хот одоо сүлсэн. Гэхдээ би энэний зөвөр сүлсэн одоо хамгийн эцсийн цэгийг ярьж байгаа л да. Мэдээж хэрэг Ханнибал Барка яваад Замын тулдаанд ялагдсан. За энэ Ханнибал Барка энэ хоёрын тулдаан дээр нэг л юм байна. Ромын сенатор Скиф явах тэр санагдав. Ханнибалт нэг ч тулдаа яваг. Хоёр л удаа хийсэн. Тэгээд 3 тулдаад 3 цагийн ялсан. Гэхдээ ихэнх нь зүхтаасан дандаа. Тэгээд тэрний тактик гэж нэрлэдэг. Нутгийн гүн рүүгээ чирж аваачаад хамгийн нутгийнхаа гүнд аваачаад нэг гусна. Нөгөө нэг Македоны Александр ч нөгөө нэг Персийн хаан тосч байлцаар байгаа л өгч байгаа шүү дээ. Гэхдээ нутгийн гүн рүүгээ чирээлвэл цуйлцаар гоод өөрөө нэг өдөр цөхрөө ундаг тэр технологиг гаргаж ирсэн зэргийн номлох. За тэгээд одоо Ханнибалыг ялсны дараа одоо Ромын Ахмад дайчин төрийн цэцэлтэн Марк Порциус Като гэж хүн Ромын сенат үг хэлэхдээ нэг л зүйлийг байнга өгүүлдэг гэсэн. Ханнибалыг ялсан мундаг. Гэхдээ бид Картажийг бүтэн байхгүй газар ус байхгүй л гэж үзэж байна гэж ярьсаар байгаа 40 жилийн дараа Като хөстэй биелсэн. За мэдээж хэрэг ингээд дайм болоод Картажийг газар уснаас арчсан. За энэ Картажийг газар уснаас арчсдаг нь одоо хамгийн аюултай зүйл нь юу байсан бэ гэхээр нөгөө яриад байгаа бичиж үлдээсэн цагаан толгойтой юм бол Баруун Африкийн аяллууд, хойшоо явсан аяллууд, өөр янз янзын мэдлгүүдийн бүх одоо юунууд хоттойгоо цуг тэр чин тийм сайхан хотыг чулуугаар байсан тийм хотыг хүн очиод нэг баг нураахын тулд баг 3 жил хэрэгтэй шүү дээ тийм биз. Тэгэхээр тэд нар хотыг шатаасан байхгүй. Тэгээд гол тэр нэг хаадуудынх нь байсан тэр оргил хэсгүүдийн ягаал зах хязгаарууд нь тэр чигээр үлдсэн. Ингээд тэгтээ шатна гэдэг чи юу шатах юм? Тэр бичмэлгүй шатна. Тэгэхээр нөгөө нэг бүх мэдлгүүд нь шатчихж байгаа байхгүй. Тийм учраас бид нар магадгүй хэрвээ Картаж гэдэг улсыг шатаагаагүй ямар нэгэн байдлаар тэр хоёр хоорондоо эвтэйхэн байж байгаа айтайхан салцсан бол салалт ямар аюултай гэдгийг жишээ Картаж юм биш үү? Байсан болвол бид нар жишээлбэл Баруун Африк хүртэлхийг дэлхий гэж тухайн үед үзэж болох байсан байж болзошгүй штэ гэж ярьж байгаа. Тэгэхээр мэдээж түүхэнд хэрвээ гэж үг байхгүй штэ. Тэгтээ зүгээр юмыг сонирхолтой болохын тулд тэгж дүгнэлтээр дуусгаж байгаа юм. За баярлалаа. Маш сонирхолтой дугаар байлаа. Тэгээд Картаж хаадын ягаан үргэлжлээ явах хэрэгтэй юм байна да. Хоёлаа дараагийн дугаараар энэ сэдвийг үргэлжлүүлье. Ингээ та бүгдд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Итгэл Дах Герман чанар хэцих би тас жаргалыг үйлдвэрлэдэг өрөөтэй Bosso кондитер ивент итгэн та бүгдд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.